Одоо л арай гайг байна. Жон чанга ярих уу? Амын зарц юм шиг байгаа. Гүү. Лайв бичих гараад ирсэн шүү. Энэ шууд явчуу да яана та. Шууд хэлчих болов тий. За. За одоо бүгд фэр үчихгүй. За. Манай болоод TGM сайтын тэр хэмжээний нэвтрүүлэг маань ирж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочноор Вектор хамтлагийн маань оролцож байна. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. Карантин сайхан уу? Карантин хэрхэн өнгөрүүлж байна? Карантин сайхан байна дөө. Карантинаар бид нар одоо гэр-гэрээсээ хоорондоо холбогдоод шинэ дуу өмнө өөрсдийн хамтлагийнхаа хийсэн байсан дуунда шууд лайваар хүмүүстэй хүргэх одоо тийм ажилтай л явж байна да. Зүгээр зөвлөгөө сууж байна. Эстер хамтлаг мааньхэн байгуулагдаж байсан бэ? Өмнө нь нэг биегээ таньдаг байсан уу? За энэ түүхний талаар ярих юм бол их урт түүх болно. Танаа нэвтрүүлээ. Үүр цай. Тавчгийн тодорхой ярихад одоо 2006 онд манай хамтлаг маань анх одоо энэ бүрэлдэхүүнээр байгуулагдаад энэ манай Одкогийн хооронд хишгээгээд манай найз байдаг байсан. Тэгээд ер нь бол бид нар шинэ битээр ах トゥ хоёр төрсөн ах トゥ. Оо тийм үү. Тэ хамтдаа багтаа бид тэр хөгжим бүжгийн коллежийг төгссөн, төгөл рүү орч мэргэжилтэй. Тэгээд дараа нь урлагийн одоо соёл урлагийн их сургууль, City Institute гэдэг сургуулиудад суралцж төгссөн байгаа. Тэгээд гардаа маань болохоор дархны тэгээд анх соёл урлагийн сургуульд орох гэж ирэхэд нь тэр үед бид тэр танилцаад тэгээд олзож авсан байх. Анх одоо хишгээтэй бид эдний эстро хамтлаг анх үүсгэн байгуулагдчихжээ. Тэгээд дараа нь 2012 онд хишгээ маань одоо өөрийн хувийн карьер, хувийн уран бүтээлээ хийх тийм асуудал гарч ирээд тэгээд тэр үед Одко маань зөрж орж ирээд тэгээд одоо бид нар ингээд үргэлжлээд уран бүтээл хийж байна да. 2016 онд хятад болсон аялан тоглолтын талаар яриад дурсамжаас хуваалцаад гэвэл Сайхан дурсамжаа. Окей руу. Тэр тоглолт маань одоо нийт чинь Гуанчжоу, Шанхай, Хонконг, юу лээ? Бээжин, нэлээд олон орноор хотуудаар явсан. Хятадын нэлээд олон хотуудаар явж тоглосон байгаа. Тэр тоглолтод болохоор дуучин одоо Сэрчмаа, Сэди маань бид нар одоо цуг хамтарсан аялан тоглолт хийж урлагаар ирж явж ирсэн бид нар таа. Тэгээд өөр Монголын бас цагаан шонхор гэдэг амьд хөгжмийн хамтлаг бас бидний арын одоо хөгжмийг тоглож өгч. Тэгээд бид нар ингээд хэдэн хотуудаар сайхан аялан тоглолт хийж явж ирсэн байгаа. Үнэхээр гоё тоглолт болсон. Очсон заал болгон дүүрэн. Тэгээ бас ер нь одоо тэнд байгаа монголчууд, өөр монголчууд гэхээсээ илүү бас хятадууд маш их цугласан их сонин содон байсан. Тэ. Хэр удаан үргэлжилсэн бай тоглолт юм? Тоглолт сар гараа. Тэ. 12 хоног үлээ. Сар 15 хоног байсан баха. Тийм байсан. Замнаас явах өдрүүдтэй нийлээд бэлтэнд байгаа бэлтгэлийн өдрүүд тэ. Тэр өдрүүдтэйг нийлээд сар гарам болсон байгаа. Тэгээд автобусаар тоглолтоор яг тааж явж байсан. Тэгээд хатад нэг тэмцээн байсан. Тэр тоглолт Бээжин хотын маань тэр тэмцээн маань болохоор дэлхийн 17 орн 8000 гаруй оролцогч орсон тийм том тэмцээн байсан. Тэр тэмцээн дээр Монголоос ганцхан манай хамтлаг байсан. Америк, Ган, Хятад өөрсдөө байсан, Япон, Солонгос гэх дэлхийн том орнуудаас оролцсон. Тэгээд нэг орноос орохдоо нэг биш 2 3 оролцогч нартай ч юм уу тиймэрхүү байдалтай Хятадаас дийлэнх байх ч тий. Тим тоглолтууд тоглолтын тэмцээн болсон байгаа. Тэгээд Монголоос ганцаархнаа бид нар ороод бас ганцтай чинь ганцаардахгүй гэж аюу сайхан амжилттай явсан.
шилдэг хамтлагаар додорсон. Мөн тэгээд шилдэг 14-т 13-т Тэр хэлсэн юм нэг тийм. олон орны нэг 8,000 оролцогчоос шигшиж үлдээд шилдэг хамтлаг шилдэг 14-т нь шалгараад шилдэг хамтлагаар шалгарч ирсэн. Вау. Эхний шатанд нь юу яасан? Ганцаараа манай хамтлаг хамгийн өндөр оноогоор гарч ирсэн. Эхний шатанд. Оо. 10 шүүгчтэй байдаг. 10 шүүгч нь бүгдээрээ одоо таалагдсан номер үзүүлбэр дээр бүгдээрээ одоо ингэж конф дарж оноогоо өгдөг. Тэгсэн чинь эхний шатн дээр гэх юм бол биднээс өөр 10 хүний юу авсан, санал авсан номер байгаагүй. Бус нь дандаа 8, 9-тэй тийм байсан мэл. Манай шинийг гацаад байна. Тэгээ шиний чимээгүй байгаад байна. Би зүгээр чимээгүй л байжээ уучлаарай наа тийм. Ярмаар шинэ гарч байж. Мэдээж шинэ гарч байсан бойбенд хамтлаг охтуудаас зөндөө мессеж чат ирдэг байсан баг. Тэнд нь илүү их чат мессеж бэлэг ирдэг байсан бэ. Одко хариу тий. Хай асуултаа надад наа. Хинт нь ирдэг байсан бэ? 3 Ер нь мессеж яг урлагийн чиглэлээр явж байгаа ингээд одоо явж байгаа хүмүүс бол үгүйсэн мэдээж бол мессеж юм уу тийм захиа дээр авдаг л байсан байж таараа. Манайхны дунд бол угсаа хөвдөөс авдаг л байсан л да. Тэгээд тэр болгонд нь одоо юу гэдэг тэгээд хувь хүн өөрөө мэдж байгаа тэгээд хариу өгөхгүй юу гэдгийг шийддэг байсан байлгүй дээ одоо бодоол. Чи яг өөрөө байгаа. Тэг байсан гэж ярьсан. Одоо ирэхээ болсон юм уу? Одоо ирэхээ болоод гацсан юм байна минь. Одкод ирэхээ. Надад ирсэн юм яриа л байгаа. Одоо хариулахгүйгээ өөрөө шийдэж байгаа. Тий, өөртөө л шийдэж байгаа байлгүй дээ одоо тэгээд. Шат мандрын байгаад. Ер нь ирдэг шүү. Захиа ирсээр байгаа хариулах хэсгээ өөртөө шийдэж байгаа. Хамтлагаас хамгийн маа хөгжилтэй нь хэн бэ? За би чимээгүй яа. Гацаад чимээгүй чи. Манай хамтлагын шинэ зэ бол бид ялангуяа нөгөө хол замд Америк явдаг байсан. Бас байсан болоо. Байсан. Коронавиг одоо ингэж гэртээ байгаа. Одоо байж гэргэрээс ууддаг болсон. Одоо байж би яриад яахад чимээгүй байж байгаа. Бид чи онцлог нөгөө хол замд Америк явдаг. Өдөө гадаа эсвэл урагшаа дээр нөгөө хятадаар аялан тоглож явах үед ер нь сүүлийн 4-5 жилд бид гадаад паспортын штампыг харсан чинь бараг 60-70 удаа гарч орсон байлээ. Тэгэхээр маш хол их явдаг байсан. Тэгээд энэ хол замд одоо нөгөө нөхрийн чанар танигдна гэдэг шиг бид ер нь морьгүй ядарч заримдаа их жаргаж явсан удаа ба. Тэгээд энэ хол замд нөгөө хүний яг нөгөө мөн чанар танигдна гэдэг шиг манай шинэ бол миний алиа зам Мөн чанартай. миний марцсан хичнээн ядарсан хичнээн ачаалтай байсан ч гэсэн манай шинэ бол байнга юм хүчтэй байдаг. Тэр яалтч одоо манай шинэ бол одоо алиа хүн даалж жоохон интернет нь жоохон гацаадах шиг байна. интернетийг энэ тэгээ мэдэхгүй айгу сонио. Уул нь над зүгээр л байгаа тахаа. Чам зүгээр л стаар. За Хол замд явж исэн хөгжилтэй нэг явдлаасаа яриач гэвэл. За би ярих уу. Манай гардаа ер нь амар тийм хааж утсан газар мэддэг хүн л дээ ер нь. Төрүүлээд яваад нөгөө нэг тосчалсан уусуудаас урд нь гараад тэгээд замын дагаад явна шүү дээ. Буруу Зам мэддэг юм шиг төрүүлээд адуу. Онгоцны бодол дээр яг бид тэр чинь орцоос Бээжинд лөө тоглолт дуусчаад Бээжинд лөө нисгчээсэн. Тэгээд бид бүгдээрээ нөгөө терминал руугаа очиод яг онгоц руугаа суух гэсэн маа гардаа байхгүй. Тэгээ гардаа алга болчихдоор нь ардаас нөөко хайжгүйгээд
Тэгээ явсан чи манай Ока ардаас нь дагсан чинь бүр нэг хизээ язны тэр газрыг нэг мэдсэн хүн шиг дээшээд яваад доошоо яваад тэгээд явж байгаад онгоцноос хоцорсон байдгийн. Тэгээд аз ус нөгөө онгоц маань бас манай гардыг бас хүндэтгэж хүлээж тэгээд бэжл хамт ниссэн тийм нэг хөвчтэй дурсамж болвээ. Яриуд 10 хүнд 10 билүү 20 минут онгоц хүлээж шүү дээ. Тиймэрхүү гайхамшигтай хүн шүү дээ. Тийм шүү дээ. Вау. Тэг үү. Яриуд бас энэ хүн чи их түүхий. 10 12 минут шиг 10 минут ирдэг. Маш байгаа та. Бид чи одоо ингээд 90 дээрээс онгоцон цуухтай сон нөгөө тасмасаа шууд бид онгоцон бараг 2-3 цаг суугаад хөөрөөгүй. Тэгээд яасан болоогүй. Тэр онгоц эвдэрсэн. Тэгээд нөгөө маргааш тоглолттой учраас бочд буудлын руу нөгөө товчгчтэй буулгаад хонуулах гад ингээд бид шууд машин хөртөд өвүүлсэн те. Өвөл. Тэгээд шүнжэнгөө ингээд цасан шуурганд амар хүүтэн машин яаж байгаа тэр нөгөө фармат байх юм байна. Тэгээд амар шүнжэнгөө бохоо өдөр маргааш өдөр нь ингээд арай хийж ингээд ордос тавчаад Ёо Бээжинд 11 цаг үед Бээжинд очсон байхгүй. Бээжинд тэгээд тэр чи замдаа цасан шуураад хөлдөж үхэх гээ. Тэгээд бид чи яг бүр айгүй тэр үед чи нөгөө сар шиг олын нутаг гэдэг дуу тэр машин дотор явж байдгийг нөгөө тэр дууны үгийг бүр үнэхээр ойлгосон шүү дээ. Айгүй бүр үнэхээр үнийг үгтэй дуу тий. Яалчгүй дуусан байлээ. Тэгэл шөнийн 3 өнгөрч яхад бид тэдний буудал буугаад үнэхээр явахын хэцүү байхгүй цасаар шуурцсан. Тэгэл явсаар байгаа маргааш нь 11 цаг үед Бээжинд очсон байдгийн. Тэгээд цаашаа буцаад цаашаа дахиад өөр тийшээ нисэж байгаа юм. Тэгээд ниссэн бас дахиад онгоцны хойшиж байгаа. Нөгөө яг хойшсон гэсэн чинь яг бидний очих байгаа газарт нь нөгөө элсэн шуурга болж байгаа гинэ. Тэрнийх нь видео бичлэгийг үзсэн чинь тэр нэр илгий юм болж байна. Шороогоор шуураад нүүр нүдгөө цасан шуургаас шорон шуурга руу очиж байгаа. Яа. Бээжнэр үчи бид чи юу ажилласан? Нэг иргэний бээжнэр гад онгоц өвдсөн гэдгсэн шүү дээ. Тэгээ бид нар яригсан машин хөндлөөд явсаар гад бээжинд яг очисон чинь нөгөө онгоц нь өглөө эрт очин бээжнэр рүү нисээд явцсан байдээ. Тэгээд бид шаа би 10 өнгөрөг очсон байдээ. Машин дотор хөлж хөнгө алдаж тэгээд нэг бээжнэр өвсөн шүү дээ. Тэгээ монголчууд ер нь бол амар юу юм лээ тий. Тэр нэг жолоо барьжсэн багийг нь баг айлгсан яасан бид нар. Үгүй угаас өндөр пар халахгүй байгаа юм чинь. Тэн гот нөгөө урталт нь кардон хийчихдээ юм аа. Зүгээр эконоос мотор чинь хөрөөд ирөөсөн нааш хойшоо халуун үлээхгүй байх гэсэн чинь нөө чи гайхацсан бид нар зүгээр урталт нь би юм хийцэн байгаа гэдэг худлаа яриад. Тэр бас чинь гэж бодсон юм шиг байна. Уул нь тэгээ урд нь кардон цаас хийчих юм бодоод мотор ядаж арайгаа айгуул халуун болно гэдэг. Тэгээ тийм ойлгохгүй зүгээр. Ер нь бол хөвчтэй явуулахаар амар их цаг хүрэлтэхгүй байхаа. Өнгөрсөн жилүүд та хэдний хийж бүтээсэн зүйлээсээ яриач гэвэл. За өнгөрсөн за шинээр хаа. Шинээр. Хурц хоолнаа. За ярьж гарч. За ер нь өнгөрсөн жилүүдэд болохоор манай хамтлаг дашкастууд дээр ажиллаж байсан дашкастууд дээр байдаг байлаа. Тэгээд тэрнийхээ өрөөнд маш олон уран бүтээлчний арын баг болж явж байсан, ард нь ажиллаж байлаа. Одоо шин гарч байгаа бүх уран бүтээл дээр бидний оролцоо маш их байдаг байлаа. Тэр дундаа одоо хүү хамтлаг, хүнөр окор уран бүтээлд төрөдөг хүү хамтлагийн ард бас ажиллаж арын багт нь байлаа. Бүх одоо дууных нь бичлэг, эдит дээр нь хийдэг байсан. Тэгээд өнгөрсөн жил болохоор бид нар одоо бас урд хятадд нэлээд олон тоглолтуудаар наад модоор оролцож байгаад ирсэн. Дээр нь бас өөр Монголын олон уран бүтээлч нартай хамтарсан уран бүтээлүүд дээр бас их ажиллалаа. Одоо хүртэл бид нар бас хэд хэдэн уран бүтээлийн клипийн зураг авалтаар бас урагшаа очих ёстой байгаа. Нөгөө хэд маань хүлээгээд байгаа. Даанч одоо
энэ цар тахал гарсанаас одоо хэл хаагдаад тий нааш явж чадахгүй. Тэр уран бүтээл маань төрдөө ингээд зогссон байдалд болцсон. Ер нь тэгээд бидний оролцоогүйгээр уран бүтээл одоо гарахгүй байгаа. Бидний оролцоотой л ерөөхдөө уран бүтээл ер нь ихэнхтэй л байдаг болсон. Ямар нэгэн хэмжээгээр яг ард нь жижигч байсан, томч байсан бидний ерөөхдөө оролцоотой бүх зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Яг нь тэр болгон хүмүүснийг мэддэггүй ч гэсэн яг ардлын баг нь бол ерөөхдөө бид нар байж. Одооноос эхлээд өөрсдийн гэсэн уран бүтээлээ цацаад дараа жилдээс ахуулаад өөрсдийн гэсэн шинэ уран бүтээлүүдэд хүрэхэд ер нь бэлэн болсон төлөвлөгөөнийхөө дагуу ер нь байж байгаа, хүлээгдэж байгаа. Ярчгүй. Ерөнхийдөө бид чинь яг нэг юм яг Монголдо ирээд байж байгаа хугацаанд ерөнхийдөө хамтлаг дуучтай яг арын бүх ажиллагаан дээр яг төлөвлөгөө суучдаг болохоор бас өөрсдийнхөө уран бүтээл дээр одоо нэг анхаарах ч юм уу эсвэл өөрсдийн уран бүтээл дээр зарцуулах цаг хугацаа маш бага байлаа. Тэгээд бусад одоо төрөлөөрөө бас нөгөө урагшаага тоглолтоор бас явчих болохоор ингээд цаг хугацааны хувьд айгүй нэлээд цаг хугацаа бас өнгөрөөцсөн байж байна. Тэгтээ бас хүмүүсийн ард ажиллаа гэдэг уран бүтээлчдийн ард ажиллаа гэдэг ерөөдөө ажилласан уран бүтээлч болгон маань тусынхаа одоо бас яг одоо санаж бодож байсан тэр зорилгодоо бас хүрцгэж байгаа нь бас бид хэдэд бас их олзуурхууштай айгүй баярлалтай байгаа. Одоо түрүү одоо энэ жил The Voice 2022 дугаар си즌ээр одоо би production-ы одоо болдоохын баг дээр одоо яг дууных нь чиглэлээр ажилласан. Тэгээд бас манай багаас манай ядан маань төрүүлж бас бидний магнаг тэнэлгсэн тийм одоо үйл ажиллагаанууд бас их болж байгаа. Шинэ уран бүтээлүүд би production-аас гарч шинэ уран бүтээлүүд дээр бас ажиллаж байгаа. Тэгээд нэг иймэрхүү одоо ингээд цааш ч гэсэн өргөжөөд өшөө олон гой уран бүтээлчтэй ажиллана гэсэн тиймэрхүү одоо гэрээ контракттай бас яригдж байгаа. Гадны хамтлаг дуучтай ч гэсэн бас хамтарч ярианууд явагдаж байгаа. Хэлэхэд Эстрангийн студидтэй болсон гэсэн тэрний хадлаар яриад. Эстранг одоо хөдөлгөж бод одоо солигдлоо. Яг зүгээр бид тийм ер нь их мөрөөддөг байсан энэ студидтэй болоо нэг продакшнтай болоо гэж их мөрөөддөг байсан. Тэгээд азууж энэ жил бас тэрхүү мөрөөдөл маань бас биелж байна. Тэгээд маш ер нь тоо айтайхан студийг бид нар бас барьж түүгээрээ одоо маш гоё уран бүтээлүүдийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээ манай видео продакшн байна. Тэгээд видео продакшн маань бол тэр бид нар яг нөгөө хүү хамтлаг дээр ажиллаж байсан багаараа төрчихтэй ийм одоо тусдаа өөрсдийн студидтэй болж байгаа. Манай хүү хамтлагийн 3 одоо чонон сүлд юу вэ? Чингис хаан одоо бас дахиад нэг шинэ гэлээсэн байгаа. Тэр одоо студийн найзууд маань бас бид нар хамтраад нэг продакшн болсон уран бүтээлээ хийгээд явж байна. Одоо удахгүй бас мөнхөрдөгчийн клип минь гарна. Манай продакшнаас хийгдсэн. Тиймэрхүү сонь ажиллаж. За одоо нэвтрүүлгийнхаа үндсэн асуулт руугаа орцгоё. Окей. За нэг үндсэн асуултанд хариулахын тулд жоо би мэд сад. За. Эхнээсээ өөрсдөө танилцуулаач 10 жилийн хаан төгссөн ямар мэрэгжилтэй айлын том баг аль нь вэ? За, хүнээс бичихөө. Лидерээс бичих. За намайг цэрэн дүгэ оюун баяр гэдэг. Тийм. Тийм. Улаанбаатар хотод төрж өссөн. Онгон Улаанбаатарын иргэн. Тэгээд хөгжим мужийн коллежийг төгөлдөр урш мэргэжлэр төгссөн. Төгсөөд соёл урлагийн сургуульд тэгээд City Institute сургуульд суралцж дуулаачин чиглэлээр төгссөн байгаа. Айлын том. Дараа хэдэн дүүтэй вэ? Дараа 2 дүүтэй. Одоо энд сууж байна. Тийм. Тэ. За шинэ явлаа. За намайг Цэрэн дүгийн шинэ баяр гэдэг.
Тэгээд бас хөгжмөчийн коллежийг төлрөө орч мэрэгчлэр дүүргээд улмаар цаашаа дуулаач анги руугаа ороод бүр дамжрах юм бол City их сургуульд дуулаачийн одоо чиглэлээр сурч төгссөн. Нэг юм бооч нөхөр банаач. Ака. За. Би одоо Бүрэг жолмын од сүрэн гэдэг. За тэгээд 9 онд 10 жилээ төгссөн. Одоо бол тэгээд Моист ороод урлагийн сургуулийг төгсөөгүй. Моист ороод тэгээд геологийн сургуулийг төгссөн байна. 2013 онд төгссөн. Одоо яг төгсөөд шууд одоо энэ урлагийн чиглэлээр ирэхэд одоо ажиллаад гэх юм уу өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө дагуу энэ зүйлээ хийгээд явж байгаа. Тэгээд бас давхар энэ геологийн үндэсний мэргэжлийн дагуу ажиллах угаас саналууд бас ирж байгаа. Тэгээд нэг энэ дараа жилээс байна уу? Бараг л 2 давхарсан мэргэжилтэй тэгэл мэргэжил гэж ярих юм уу одоо энэ бол хурд чадвар гэдэг ч юм уу яг энэ зүйлийг мэргэжил. За би яа. За манай хэлтэй. За намайг Гард Магна гэдэг аханд 10 жилээ төгссөн 2005 он. Хоёр дөрвийн сургууль Окл байгаа. За Өсөн урлагийн удирдлага гэдэг хоёрдоос сурч байсан. Мөн дараа нь одоо Окл шинэ бид 3 City их сургуулийг төгссөн. Байна. Өөрсдийнхөө мөрөөдлөөс хуваалцаж багада ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Би бол багада Америк хүн болно гэдэг. Америк цагтаа болсон болно гэх Америк одоо удахад нэрээ бас зовлонтой мэрэгч тогтчихсэн байлээ шүү. Тэс чи одоо хатаад өгч байгаа шүү дээ. Тий, хөөрхийн эвгүй байлээ. За би хэлчихлээ. За дараагийнх нь хий. За би бол хий. За чи яриа. Подкаст ярьж. Би ч яг ерөнхийдөө бас л ерөнхийдөө багаас л дуулдаг байсан. 2 дугаар ангиасаа дуулдаг байсан болохоор тэгэл гой том тайсан дээр гарахыг тэгэл олон хүн намайг үзхийг л гэж ерөнхийдөө боддог байсан баг та. Тийм л мөрөдөлтэй байдаг гэсэн. Ер нь бол амар том тайсан дээр гараад олон хүн дууга хүрэхийг л мөрөддөг. Тэр мөрөдөл маань ч бас багаар биелсээр байгаа. Харин одоо тэгээ шууд одоо үнэхээр сайн хичээж зүтгэж байгаа мэрэж байгаа одоо Аз руу гарахыг үгүйсэхгүй л дээ. Зака. Хосно. За би бол бас дуучин бас нэг хамтлагтай болно гэж мөрөөддөг байсан. Одоо миний мөрөөдөл нь бас биелэл явж байгаа л да. Миний мөрөөдлөг нэг хэсэг одоо ингээд нэгээр амьдраад үргэлжлээд явж байгаа тийм баяртай байдیں۔ Жохон багч нэг MTV-г үздэг. MTV-г үзэн тэгээд тэргээр ч одоо NSYNC, Backstreet Boys, одоо Five энэ төргээд хамтлаг Boys II Men гэдэг гардаг. Тэдрийг их үзэх туртай. Тэгээд тэдрийг үзсээр байгаа л одоо ер нь энэ зам руу орсон доо гэдэг шиг. Манай яасан бэ? Миний хувьд ч ерөнхийдөө Окл адилхан. Яг тэгээд багасаа л бой банд одоо их хамтлаг үзэж өгсөн болохоор ер нь юм хамтлагтай байхыг хүсдэг байсан. Тэгээд дагуу явуулаад хамтлагтай байна гэдэг нь яг тайзан дээр бас айгүй тийм хантай байт юм бид. Ганцаараа ингээд гараад дуулах яг ингээд дуулж байгаад ингээд хажуудалд ингээд 3 хүнд байж айгүй тийм гоё юм билээ шүү дээ манай. Ядангуяа бүр том тайзан дээр ингээд бүр хол харагдахаар бүр бас айгүй тийм Анах энэ хэдэн хүн үзэж байгаа. Тэгээд энэ комент эдрийг яаж мэдэх вэ? Надад харагдана комент үзэж байгаа хүмүүс нь. Тэгээд лайв дуусгаар үзэлт нь харагдах баг. Би нөгөөдгөө ярьчих. Би ч өмнө 4 нөгөө марцгана айцсан. Хамгийн гол нөгөө би яг энэ гуртайгаа адилхан. Хамгийн багаас л яг өөрийн гэсэн хамттай болъё. Тэгээд энэ дуулах урд зүй одоо энэ дуулахын чадвар одоо маш гоё одоо өөрсдийнхөө хэрэгт одоо эзэмших гэсэн тиймэрхүү зорилттой тэгээд маш гоё дуурдаг хааж одоо ингээд өөрсдийнхөө нэр хүндийг бас
Монголын нэрийг ингээд гаргасан хааж хүний одоо нүүрээ улаан харгуу дуудаа гэсэн тиймэрхүү зорилготойгоор бид ерөөсөө асар их бэлтгэл хийдэг байсан. Ерөөсөө өдөр шөнөгөө хийдэг байсан. Тэгээд ихэндээ бид тэрийг хийгээд явна. Шадрахаас илүү бид цаашаа энийг давчууд гэж явсаар байгаа үдий. Одоо 10 хэдэн жил болсон байна. Тэрнээс одоо нэг дуу гаргаад нэг амар однарсаар болоод явъя гэсэн тийм ерөөхдөө нэг тийм одоо нөгөө нэг ингээд бодсон шүү дээ. Нэгээд дуу гаргаад од болоод нэг амар байгаад бид нар ерөөсөө тийм юу биш хамгийн гол нь дуу хийж байгаа зүйлээ дуртай дуулж байгаа энэ байдал одоо дуулаад явж байгаа энэ амьдралдаа бидний хайртай болохоор энд одоо сурсан мэдсэн зүйлээ бас бусдаа түгээ гэж л боддог тиймэрхүү хамтлаг юм байгаа. Тэгээд эхлээд хамтлаг маань гоё юм мөрөөдөл байсан. Мөрөөдөл маань сүулдэ одоо амьдрал болсон, зориг болсон. Одоо яг энэ S4 хамтлаг гэдэг бол яг нэг гэр бүл, нэг family болсон. Болоод дуудаж юм. Тэгээд одоо ер нь хамтлаггүйгээр бол би өөрийгөө төсөөлж чаддаг юм аа. Тэгээд тийм болохоор миний багын мөрөөдөл бол одоо би ижил явна. Тэгээд нэмээд би нэг үг хэлчихье. За. Тэг болно. Яг түрүүний Окептер яг 90 онд анх одоо хөгжмөнгүйгээр 4 хоороос аваад Монгол бол Камертон Мамонайт гэдэг дуулдаг байсан. Тэр хойд бол таалагддаг. Тэгэхээр бид хамтлаг гэж ямар байх ёстой юм бэ гэдэг нь мэдээж дуулж чаддаг байх ёстой гэдэг. Тэгээд дуулж чаддаг байхын тулд маш их бэлтгэл хийдэг байсан. Тэр чинээгээр нөгөө акапелла гэдэг зүйлийг одоо хөгжмөнгөөр хоолоос салгаж дуулж сурах маш их цаг зарцуулж байгаа гэсэн. Тэгээд тэрийг битбокстай холиод Монголын анхны битбокс акапелла гэдэг хамтлагийг бид байгуулж чадсан. Тэгээд ер нь бол битбокс акапелла урсгалыг Монголдо одоо цааш нь хөгжүүлэх тал дээр бас ажиллаж байгаа. Мөн хөгжмөдөө дугаач чинь хөгжмгүйгээр битбокс акапелла дугаач бас хийн. Амар хүдрэн барьж сууж. Хамгийн гол нөгөө нэг хүмүүс ч бас тэгдэг байхгүй юу? Яг шинээр ингээд акапелла ингээд найруулаад юугаа тавингууд бас нэг жоохон тиймэрхүү байна. Тэгэн гот нэг юм гадны дууг одоо coverдаг ч юм уу тиймэрхүү юм ихээр coverдуулдаг гэдэг нэг. Бас тэгээд бид бас янз янзаар хийдэг өчнөө бидний яг акапелла битбокс баач гэдэг хамт хийсэн бүхэлдэн цомог маань бол одоо бэлэн болж байгаа. Тэгээд ерөнхийдөө араасаа бас бидний бодсны дагуу Монголын хамгийн анхны акапелла битбокс CD одоо цомог маань удахгүй 21 онд ямарсан гарнаа уул нь 20 ондоо гэж бодож байсан. Тэгээд ковидын мөрөөр амьдсангүй гэж. Бас буянтай тал байгаа байхгүй. Бид нар ч одоо ингээд тог тасарсан ч ер нь хөгжим хэрэггүй шууд дуулна. Тэгэхээр одоо бусад хамтлагаас бас давуу талтай гэж. Тэгээ ер нь угаасаа бидний бас нэг баримтлагдаг зарчим байдیں۔ Хаач очсон ямар ч хөгжмөнтэй байсан, ямар ч аппаратур хөгжим техник тоног төхөөрөмжтэй ч байсан амьдараа л дуулнаа гэсэн зорилготой байдیں۔ Одоо мэдээж одоо жишээлбэл одоо Монголын нөхцөл гэх юм бол техник тоног төхөөрөмж бол ер нь бол муу жоохон гайгүй газар гайгүй жоохон тийм газар жоохон тэнгэр л байдаг яг үнэ гэлэхэд бол тэрэндээ л очиж хамгийн гол нь яаж зөв яг яаж хүмүүст гоё байдлаар дуугаа хүргэх вэ гэдэг талаараас бид байнга амьдаад байна. За би та хэд комментоос уншаад үгүй. За бүжин ануг хамтлагийн ирээдүйн төлөвлөгөө карантинд 17 градусаас дээш юм уу гэдэг гинэ. Өчтөр хэрэг хэлсэн юм. 18 градустай модоо гэдэг аль бит юм байна. Юуны нэрмэл аль. Гэсэн чинь Монголын хамгийн адгүй аль гэсэн. Яг 18 одоо би ингээд одоо вайн ууж гин. Тэгээ тогсон. Би зүгээр ундаа шүү. Шууд вактууд чи яг за хамтлагийн төлөвлөгөө ирээдүйн төлөвлөгөө гэвэл ер нь би түрүүн ярьсан. Ер нь 21 оны төлөвлөгөө ерөнхийдөө бичигдээд яг төлөвлөгөөнийхөө дагуу гарахад бэлэн болсон байгаа. Яг 20 одоо бас энэ давхар энэ юунаас шалтгаална. Одоо их хэлнэх, одоо энэ карантин дуусах, одоо энэ өвчин зовлон ямар байгаагаас шалтгаалаад бид нар бас яг уу гэдэг төлөвлөгөөнүүдээ бас нааш цаана болгох гэдэг ч юм уу.
тийм ажлууд бас зөндөө байна. Тэгээд 21 онд л ерөнхийдөө нууцлана гэж бодож байгаа төлөвлөгөөнүүдээр бол тэгээд гаргахад бол угаасаа бидний бэлэн уран бүтээлүүд яг араасаа ингээ бэлэн ингээ жагсааж яг хүлээж байгаа. Яг алийг нь гаргах уу, яг аль мөчт яг тэр дүүг гаргах уу, яг ямар хүмүүстэй зориулаад яг ямар уран бүтээл гаргах уу гэдэг тэр чиглэлийн юмудаа бол бид бэлэн байж байгаа. Flower Energy Өчигчөөс нэг зүйл асууж байгаа. За болно. Өмнө нь ингээд 4 хүнтэй яг энэ нэвтрүүлгийг орж ирсэн үү? Тэгээд бид амар их нуршуу яриад байна уу? Яамаар нь товчгоо тодорхой ингэж жоохоо юмар байна уу? Танаа оноогоо хэлээрэй. Зөвхөн өмнө нь дөрвөлээ бол орж байгаагүй нэг хүнтэй л өмнө ярьжсэн тийм. Бид 4-1-ээр хуцчаад Класс нэр байна. Хоороо яг Тэгээрээ. санаа зовх үгээр одоо болно тогтээ гэдэг. За тэгээ комментэн дээр нь болохоор Flower Energy тоглог шүү, пен охидтойгоо болдож байсан уу гинэ. За манай гурав дээр одоо. Пен охидтойгоо ер нь болдож байсан уу? За манай гурав хараа л доо. Үгүй ээ. Ер нь тийм байгаагүй мэнэ. Ер нь бол яг Угсаа бид нар одоо тэгээд тоглолтоор очиж байхаар одоо яг нэг тоглолт үзэх гэдэг ирч мэддэг. Тэгээд дараа нь тоглолт дуусны дараа ингээд цог зураг мөрөг авах болох тиймэрхүү юмнууд байсан. Энэ асуудал үс ингээ асуудал та. Пентигээ бодож байгаагүй гэсэн үг юм биш үү тий? бид нар ер нь бол бас нэг тийм ер нь бол нуудаг байлгүй завх бас гардаг юм аа. Одоо тэр нэг өөрсдийн бэлтгэлийн ажил гэж байдаг байсан. Дээр нэг одоо нэг хамтлаг дуучдын ард ажилд уран бүтээлэрийн ажилдаг студийн ажил гэж бас байдаг болохоор бид нарт ер нь бол тэгэж бас явахаас илүү бас амрах зав ерөөсөө бас байдгүй. За. Амжилт залуусаа мундаг дуулдаг залуус шүү. Баярлалаа. Хин битсэн бэ яа. Мишка мундаг дуулдаг залуус амжилт хүсье байна. За мишка баярлалаа. Тэгээ юу нэ? Амор За хөтлөгчөөс яриулд үлээ зүрдээ. Харин би өөрөө ярихтэр яриад нь штэ чи. Амор эмзэг дэлбээ 18 нас дуунууд дуртай шүү амжилт хүсье гэсэн байна. Ялган сарын хинэн хамгийн гомдомтой вэ гэсэн байна. Энэ одоо энэ сүрэн пова гэдэг чинь жигхэн гомдон шүү дээ. Одоо би Газар цөмөрч гомдсон доо наад ч бас. Манай манай хүн чи айгүй тийм нэг юм юу үгүй нэг юм нөө урдгийн гэсэн дээс юм уу мэдгүй нэг амар тийм ингээл хурдан хуурдаг зан ааштай штэ. Нэг үл инээж нэг үл ингээл гомдно нэг үл тунин гэдэг ч юм уу тийм ээ. Бэлтгэлийгээ сууж нэг аргын инээсэн байж нэг арга дээр уйлцсан сууж тэгээд нэг тас тоглосон таа тэгээд ер нь манай онцлог нөгөө насаараа хамгийн бага нь болохоор ч тэр юм уу бац тэр нь жоохон талбай. ирчмэтэй. Яа. Тас тоглосон таа тэгээд уурлаа яа. За би ер нь заа бас таллаа. Гэрэл хошин шогийн мэдрэмжтэй юм бэ гинэ. За Баймаа гарам дуу гоё мэрэгжилтэй юм байна штэ гинэ. Дуу гоё мэдрэмжтэй юм байна штэ гэж байгаа юм шиг байна. Дөө настай гинэ. Баярлалаа. Мандах цэнд мундаг залуус шүү гэж байна. Амжилт хүсье. баярлалаа. Амжилт ирсэн байна. Хамгийн царайлаг нь гарч шүү гинэ. За гурван гахуу. За ёстой хүмүүс наас нэг би бас 4 оноос хойш ажиллалаа нэг л тийм будмал харагдчих шүү. Яг нэг л жоохон дүгсэн үг шээ. Тэ нэг арай маха жоохон бусдаас нэг арай шардуу харагдахгүй байна уу? Ямар муухай хатаах вэ те. Үгүй би шүү бодтойгаа л үнд яри. За цаашаа явъя. Отгоо Гамбат амжилт таньдаг хүмүүсээ гинэ.
Баярлалаа. Ээжиг баачи мундаг ах нар шүү, хайртай шүү ах нартай амжилт гэж байна. Баярлалаа. За, эргээд одоо асуултанд автгая. За тэгээ. Таны хамгийн том эрч хүчээ юунаас авдаг вэ? Дуунаас авд юм уу та? Ер нь хамтгаас Юу авдаг да. Бид хамтлагаасаа юм байна. ёстой нэг Хамтлагаасаа авд юм байна. Тэгээ хамтлагтайгаа тайзан уулзлаа. дээр ямар ч тайзан дээр бид нар ямар ч байсан урд очиж тоглож байхдаа 40-50 мянга хамгийн дээд нь 60 мянган хүнд тоглож байсан. Тэгэхэд тэр олон зэрэг бас л нүсэр харагдсан шүү дээ. Тэрүүн дээр гарахаас өмнө бас л сандран шүү дээ. Айхгүй ч гэсэн айгүй гэдэг шиг. Тэгэл бинийхээ нуруунд дээр цохол нэг амьсгаа үлээгээл гараад явлаа, тайзан дээр гарлаа. Тэр хамгийн гоё мэдрэмж. Тэгээ хамтлагтайгаа яг зэрэгцэж зогсоод тэгээ яг дуугаа дуулаад ингээ байж гэн. Тэр бол бас л хүн болгоны мэдрэхгүй том мэдрэмж л дээ. Тэрүүндээ маш их хайртай. Тэгин болохоор хамтлагийн гуравтай хайртай шүү. Яг ийм тайзан дээр гарахад маш их нөлөө үзүүлсэн хүмүүс нь тийм үү угаасаа энэ хамтлагийнхан байдаг учраас угаасаа яаж ярга байхгүй хамтлагийнхантайгаа уулзахлаараа ирч хүчийг бол аавна. Ямар ч зүйл тохиолдсон байсан хамтлагтайгаа байхлаар бол сэргээл явцдаг. Ерөнхийдөө батарей фул бол гардаг шүү дээ. Тайзан дээр хамтлагийн талаар ярихаар л ерөөсөө бүр яриа явчихад байна. Ер нь миний одоо өнгөрсөн хугацаанд ингээ харж байхад хамтлаг гэдэг зүйл бол хүнийг амар хүмүүжүүлдэг юм байлаа. Ер нь хүн цаг байж бурдаг, хамт байгаа хүмүүстэй хүндэлж одоо хайрладаг, одоо нэгнийхээ үгийг сонсох бурдаг гэх юм уу. Амьдралд маш их хэрэгтэй зүйлийг хамтлаг гэдэг зүйл өгдөг. Тэгэхээр одоо хүмүүс яг би дээр л үтж яана л да. Өнгөрсөн 10 хэдэн жил ингээд бидэд ингээ хамт явсан гэдэг өдөр шөнөгүй янз янз юм. Тэгэхээр энэ болгон дээр бид нар бол цаг барьж сурсан. Цаг барьж сурна гэдэг бол бүх юмний эхлэл гэж би бол ойлгосон. Тэгэхээр бас буруу найзтай хайртай шүү. Ингээ штэ тэгээд. хамгийн цаг барьдаггүй нь хин бэ? Хамгийн Цаг барьдаггүй нь хин бэ? Цаг муу барьдаг. Хоцордог. Нэг цаг муу барьдаг нөө. Яг нөө манайхаас яг тасалдаг гэдэг хүн байхгүй. Яг нь жоо мэдээж нэг ямар тийм амар харигстай тасалдаггүй юм ба. Тасалдаггүй. Яг нөө жоо ямар нэгэн байдлаас жоохон хоцрох асуудал бол гарна. За мэдээж око. Энэ бол яг ч нөгөө нэг яаж ч юм аа. Ацрд юм аа. Ер нь бол овчргүй амар тийм байхгүй. Гэхдээ энэ хоцрогдолт бол нэг 4-5 минутаар тэнцвэртэй. Тэр бол бүдүүлэг шүү. Тэр цадчаа байсан тийм. Сохор болзоонд явж байсан уу? Үгүй ээ. Сохор ингэж болцоод яв. Нүдэ болцоо. Фэлдэж байсан болзооноосоо нэгийг яриач гэвэл Фэлдэж байсан болзооноосоо. За одоо ярина уу? Эвгүй байдалд орж исэн ч юм уу? Бага багтаа. За сонсож байгаа тэгээд. За фэл ер нь фэлжсэн юм уу? Одоо хямраас одоо орж ирдгүй. Дандаа бүтэмжтэй яваад тийм нэг сонио. Тийм. Тэрийг бодохоор л дургуур идэх юм гэдэг. Одоо яг одоо яг юу хийгээд байгаа. Скол нэг жоохон эвгүй үйлдэл өөрөө жоохон эвгүй үйлдэл гаргаж ирсэн ч юм уу? Танд скол эвгүй үйлдэл гаргаж ирсэн ч юм уу? Скол бол цагтаа очиж байгаагүй болцоо байдаг уу? Мөрөх ч юм уу? Одоо та гуравт байна уу? Натад бодоод орж ирдэг байхгүй байх. Яг тийм фэлдэг юм байна. Ерөөс бодоод. Ер нь бол бүгдээрээ төгс болцоог ер нь бол Тийм дандаа амжилттай болцоо хийдэг юм байна. Тэр бодоод бас байхгүй шүү. Ямар ч нэг амар хэр уйламхай хүмүүс вэ? Уйламтгай. Аха. Уйдамтгай. бид хүн шүү дээ. Уйламхай. Ойлгох юм байна. Үгүй шүү дээ. Ер нь ойлгох юм уу?
Аны дөрүлээ уулзвал нэг зүрхэтлээ ойлгох байх. Нэг коронавигийн үеэс нэг хэсэг уулзаагүй удаж нэг уулзсан нэг уусан юм байна. Нэг сайхан дотроо шиг л болсон доо. Саран туяа дүлгөн одоогийн байдлаар мандаа гомцсон байгаа юу гин. Саран туяа дүлгөн. Дүлгөн. Хаа дүлгөн. Готог яхаараа би чамд гомддгийг ер нь би. Би гомдсон гэж хэлсэн байхгүй шүү дээ. Гомдож шүү. За цаашаа явъя. Гомдсон болоо. Дүлгөн. Залуучуудтай хандаж юу гуралмаар байна? За ер нь бол залуучуудаа хандаж одоо яг одоогийн нөхцөлд гэх юм бол энэ төр зэсгээс явуулж байгаа энэ дэглэм, сануулга, асуулт энэ бүгднгийн ерөнхийдөө маш сайн баримтлаад гэртээ байцгаагаад урдхан шиг энэ өвчнийг дарж тэгээ гэр бүлтэйгээ өшөө олон жил хамтдаа байхын төлөө ариун цэврээ сайн сэхэж одоо гэртээ байцгаая л гэж ер нь бол уриална. Доод бүрнээ өөрийгөө болон бусад хүмүүсийг гэж тийм ээ. Нэг бол уриалж авах юм дээ тийм. Бид дөрөв одоо уулзаагүй одоо 20 он чинь. Одоо 20 он шүү дээ. Энэ 7 хоног карантин дуусгаар сайхан. Уулзсан тодорхой тэр бол ойлгомжтой. Бити яриа. Тодорхой бити яар. Энэ 7 хоног кино эсвэл ТV шоугаар төсөөлвөл нэрлэвэл Гэртээ газар гэх юм уу? Пицца идэл тэгэл гэртээ л идэл байгаа тийм. За манай хоёр тэгэл яг нэрээ галтгаа шоу шиг эсвэл завгүй байх уу? Ер нь бол завгүй байсан. Одоо гэртээ ч юугаараа юу хийж завгүй байх одоо. Ер нь Чи тэгээд юу ярих гэдэг вэ? Ер нь бол тэгээд юу яаж юм л та одоо бид хэд угаасаа бас давхар одоо бас хүмүүс бас мэдчихэл байгаа харж байгаа. Юу яаж байгаа гэр гэрээсээ та бүхэн дуунуудаа үргэж байгаа. Тэрнийхээ бэлтгэлийг бол гэр гэртээ хийж байгаа. Тэгээ бас удахгүй та нартаа бас зүчт хүмүүндээ бас акапелла дуунуудаа бас хүргэхэд бас бэлтгэлээ хийж маш сайн бэлтгэл хангагдсан байх шаардлагатай бол бас бид нар бэлтгэлээ сайн хийж байгаа. Одоо удахгүй та бүхэндээ хүргэнэ гэж бас бодож байна. Өөрсдөө амьтантай зөвөрлөл шууд амархан штэ. Манай хамтлагийн S4 гэдэг нэрийг зэтэр хүмүүс тайлбарлахдаа F4 гэж хэлдэг юм. Тэгэхээр бол тодорхой болж байгаа юм. Одоо манай гардийн маань бол цаан болж тайлбарна. Хинт би сарамгч юм байна. За чи сарамгч тодорхой. Шинэ чи тагтаа юм байна. Око. Чи туулаа болоод око тагтаа юм байна. Ингээд тэгээд ерөөсөө ийм юм дөө. Залзаяа золушка за отко минь үнэнгээрээ байна шүү гин. За одгүй би үнээл байгаа. Би үнэнгээрээ л байгаа. чи үнээл байгаа гинэ. Чи үнэнгээрээ л байгаа шүү. Кинон дээр гардаг шиг санамсаргүй таны хүйс солигдвол хамгийн түрүүнд юу хийх вэ? Шээж үзэн шүү дээ. Ой чи Ямар солиотой асуулт вэ? За мэдгүй. Одоо юу хийж чинь. Гүй тэгээд юу бодоод байгаа Юуч бодоогүй. Ямар асуулт вэ? Одсон хариулахгүй мó. Гүй тэгээд одоо Хамтлаг гэхээр бүгдээрээ яриад. яа хачин бод тэгээд гайхах л байна. Хапсаа боолж гой сонирхолтой юм болоо. Эмэгтэй болчихсон шүү дээ. Тэ эмэгтэй ууцсан. Эмэгтэй болчихсон. Клаб орё да палаж малаж үзээд ингээд. Сониш. Орё доо гэдэг орлоо доо. Тэг клаб ороо Техникэн дээр зогсоод тий. би яаж далчгнах болоод их юм бол нэрээ. Манай нөгөө хоёр яах вэ? Юу хийх вэ? Тэгээд айдлан тогтоо гэдэг. Надад клаб орно гинэ.
Гэхдээ яг хэрвээ тэгчих юм бол бид дөрүүлээ цуглаж байгаа нэг Destiny Child-ийн дууг дуурж үзнэ. Юу мэрэгчлийн үгүй юм аа чи тий. Нэг дуу дуурж үзэн дээ. Үу энэ гоё юм байна энүүгээр үлдээгээ тэгээд тэрээр яана. Тэр яг Огт явдаг. маникюр бас нэг орж үзэх юм байна. Юу орсон Маникюр педикюр зааж байсан юм. Өө солиот чи одоо ч гэсэн гараад одоо гинэ юм Одоо юу? суулаа. Одоо гар тий. Танихгүй эмэгтэй хажууд сэрвэл яах вэ? Шокнд орсон. Эхлээд бол гайхах л бах та. Юу юу ич. Одоохтар тий. Цочих бах та гэж. Гэдэг гайхаад тий. Хамгийн түрүүнд ямар үйлдэл хийх вэ? Эхлээ шууд хүнслэсгүй. Яагаад танихгүй эмэгтэй хажууд сэрж байгаа юм бол энэ сонирм байна та. Гэхдээ зүгээр тэгэж төгсгөөсгүй 17 градусаас доошоогоо л асуудал явж гинөө да. тий ер нь тийм л асуудал бол. Тэгэхээр ерөөсөө тийм юм хэрэггүй байгаа залууч да. Тааруул тохируулах хэрэгтэй байна манайхаа. Тохируулах өөр болох юм. Хамгийн их болцохыг хүсдэг олонний танил эмэгтэй. За шинэгээс эхлэе. За би ч одоо тэгстэй нэрээ тэгж бодож байгаагүй юм биш үү? Гадаадаас нэрлэж олно. Бейонсе. Гадаадаас уу? Тэгстэй нэг Бейонсе готой нэг уулзч нэг хажууд Гуйсаа гэдэг. сайхан дуулаад өгөөчгээд нэг дуу өөдөөсөө харуулаад дуулах гэсэн гэж бодож шүү дээ. Болон дээр дуу дуулаад тийм. Зүгээр би буцаага дуулаад өгч чинь. Тэгээд нэг Бостон сайхан Монгол дуулаад өгч чинь. Одоо Jennifer Lopez-тэй уулзаж одоо хамтарч нэг дуу хийх байл гэж тэ уулзах та. Анжелина Жоли юм болов. Гэж л бодож. Үгүй яа манайхаа жоохон тийм залуулаг уусууд руу яриач дээ. Энд ч одоо дандаа Нөгөө юу нэг нэрийг мартаад байна. Сүүлүүийн тэр жүжигч мүжчэд байхгүй юу? Тэгж дандаа Jennifer Beyonce гэж энэ дандаа дэшиг яваад байна хөө. ер нь бол дээшигээ хүмүүс ер нь аягүй сонирхдаг. Баримтлаач дээ. Энийг юм гартаа. За дараагийн асуулт юу вэ? За дараагийн асуулт. Дараагийн асуулт. Амжилт гэж танихаар юу хэлэх вэ? Амжилт. За гартай. Амжилт гэж ер нь ингээд нэг нэлээд бэлдэж юм хийгээд тэгээд тэрийг хийж бүтээгээд дараа нь ингээд хараад суухаар амар гоё юм. Нэг юм кайф авдаг шүү дээ. Одоо бидний урдгийн хүмүүсийн хувьд бол тэгэж хүч хөдөлмөр гаргаад хол газар явж байгаа клипний зураг аваад клипээ монтаж таад тэр чинь ингээд амар их юм ордоо шүү дээ. Дуу бичнээс ахуулаад ингээд өсөр их юм хийчээд дараа нь ингээд телевизээр ингээд суугаад ингээд клип үзэх чинь амар гоё. Яг тэрнтэй адилхан ер нь бол амжилт гэдэг нэг тим кайфыг л хэлдэг байна. Яг зөв миний дотор бол чаддаг мэддэг зүйлээ тууштай хийж тэрний одоо тууштай хийж бүтээсэн зүйлийн үр дүн амжилт гэж хэлэх юм болол гэж бодож байгаа. Одоо юу гэх юм. За жишээлбэл хамтлаг дээр авдаг гэх юм бол 2006 оноос хойш өдний үрд 2020 он хүртэл бидний заманд явсан энэ бүх зүйл бид нар шалрахаасаа илүүд нөгөө хэлжсэн шалрахаасаа илүү цаашаагаа харж зүтгэжсэн тийм улсууд одоо өнөөдөр 2020 он дээр хамтлаг маань голдоо нэгж салаагүй нэгж бутраагүй одоо ингээд энд байж байгаа нь бидний бас амжилттай болов гэж бодож байгаа. Өшөөж цаашаагаа бас олон жил энэ гуртагаан хамт байна гэж харж байгаа. Тэгэл ингээд бидний жилээр тулсан бидний амжилтууд нэмэгдэх байна. Өшөө том зорилгууд байна. Ерөнхийдөө үйл одоо зорилго амжилт гэх юм уу да. Хоорондоо муудалцах үе гардаг гэсэн үү? Ойлггүй. Гарна л мэдээч 4 хүн юм чинь одоо тэгээд юу онож авах вэ? 4 өөр толгой.
Тэгээ мэдээж нийлэх одоо санал зөрөлдөх асуудал гэж бол байна. Гэхдээ тэр бол бидний хувьд дандаа уран бүтээлийн асуудал төр гардаг. Тэр нь юу гэхээр одоо нэгснээ одоо нэг дунд одоо вокал хийлээ те. Вокал хийхэд чинь энэ дээр ийм өнгө дуурай, ийм аккорд дуурай гэдэг тийч мэрэгжлийн талын юм уу да зөрөлдөх асуудал бол мэдээж гарч ирнэ л те. Ингэж дуурал илүү гоё явж байна те. Ийм аккорд авах юм бол илүү гоё дуурах юм байна гэдэг ч юм уу. Тэр асуудлууд байгаа. Тэр асуудлыг бид нар одоо маш эвтэй зүйтэйгээр шийддэг. Бидний хооронд нэг тийм юу вэ? Тохиролцоо гэх юм уу да одоо нэг дүрм гэх юм уу хамтлагийн тийм юм байдаг. Олонний саналаараа шийддэг. Одоо нэг асуудал болоод ингээд за энэ зөв болж байна, энэ буруу болж байна. За энэ дээр санал хураалгаа явчих тий. Алинд явахгүй. Тэгээд энэ дээр хэн олон гарын санал авсан. За тэгээд нөгөөт нь 1000 өөрийнх нь зөв өөрт нь гоё байсан ч гэсэн олонгийн саналаа дагдаг дандаа. Тийм болохоор бидний асуудал маш хурдан шийдэгддэг. Мандагцэнд Чука их сайн уу? Танаа хөөрхөн дүү гээд байдаг гардаа чинь ярьж өгч байна да хаа гинэ. Бид нар нөгөө комент уншихгүй байгаа. Мэдхгүй байх шүү. Тийм комент. Манай Эмэгтэй хүний таалагддаг зан чанар гэвэл Аакос тий. Ээлдэг зан. Аака. Шудраг юм уу? Ер нь эмэгтэй гэлтгүй за эрэгтэй эмэгтэй ер нь ямар нэгэн хүний зүгээр навсан шудраг бодлоо байдгүй. Ер нь шудраг байдаг зан л гоё. Миний хувьд бол уян зан гэж байна. бид нар бол нэг л зангаараа байгаараа л гэж боддоо шүү дээ. Ямар ч одоо зүйл дээр байгаа яг байгаагаараа байвал гоё. Тэрнээс биш одоо тэгэл муухай шүү дээ. Танд ирж байсан эвгүй мессеж болон хөгжилтэй чатнасаа хуваалцаж. Нэг цаг асууж ирсэн байна. Тэнийг юм шиг. Тэ? Арай цагт очиж ингээд ороод ирсэн би тэгээд скриншот хийгээл явуулчих тээ. Тэ? Тавч үгүй тодорхой хариулт байна. Надад эвгүй мессеж гэлөө. Танд эвгүй болон хөгжилтэй мессеж. Чат. Эвгүй мессеж бол хит байна оо, хит байгаа гэхгүй. Ямар мессеж авах вэ? Ярьж гин үгүй юу? Сайн мэдэхгүй сайн яа гайхчлаа. Яг нэг юмд хардчихсан удаа бол байгаа. Яг нэг хайр сэтгэлийн хардлагт биш. Ямар нэг гэмт хэргийн талаар хандлага мессеж үл ирж ирсэн. Тэгээд тэр биш л те мэдээж. Хамгийн амар нь манай бид Бээжинд тоглолттой явж байхад Монголд тийм юу гарсан байсан. Нэг тийм одоо хэрэгчих юм уу? Тэрийг нь манай Олкото холбож байсан. Тэгэхэд бид юун дээр Бээжинд очоод тэр нөгөө нэг тэгээ одоо нөгөө үйл явц болсон үйл явдлын өмнө бүр 7 хоногийн өмнө Бээжинд очсон байжсэн. Тэгээд нэг тийм юу болж байсан манай хүн чинь тэр үед одгоо өөр айгаад тий тэр яалаа би үгүй санаа зовоод яг амар тийм ганц мессеж биш энэ нэг амар олон хүнээс над руу амар тийм олон давтамжтайгаар тийм юмнууд ирээдсэн байхгүй. Нэр чи яасан инээ тэгсэн юм ингэсэн үү гэж чи тэдэнд яг хаана байсан инээ тэр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм зөндөө хүн ирээд тахлаар хүн үгүй гэсэн мөртөө жоохон айх ч юм уу тийм имэх тийм юм төрж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэгээд бол бид зүр Бээжинд байж байхдаа Одког бас яг тэр өдөр нь Монгол руу гэж очиод ирсэн чинь дэлгүүч гэж бас бодогдож байгаа юм чинь. Ихтэл манай хүн хямарж байгаа байхгүй юу. Нэг тийм бол байсан. Над дээр одоо би өмнө одоогийн барьдаг байсан дугаараас нэг өөр дугаар барьдаг байсан гэж. Тэгэхэд тэр дугаар зөө 5 жил өдөр болов. Нэг хүнийг асууж төрөл бүрийн дугаараас залгадаг байсан шүү дээ. Гэхдээ танихгүй дугаар орж ирэн авахд тэр мөн үү гэдэг. Тэгээд ялчуд андуураад байгаа юм байл л дээ. Тэгээд минийх 88 тэрнийх магадгүй
89 маяс ч юм уу нэг тийм арай өөр мөртөөс хойдлогын хэсгэн дугаар байсан юм шиг байгаа. Тэгтээ хэрэгтэй хүн байсан биз дээ. Харин тийм тэр чинь одоо манай тэр хүн чинь мундаг шүү дээ. Машин зарна. Одоо өөр тань болсон. Тий. Бас өөр юу юм янзалдаг үү. Тэр өстө амар төгс баг. Тэгээд өдөр болгон хүмүүс залгах болгондоо машины сэлбэг асуун. Гэхдээ өдөрт бүр нэг удаач биш. Бүр зүгээр нэлээ олон удаа залгана штэ. Тэгээд сүүлдээ бүр залхаж байгаа юм чинь. Тэгээ ямар санд нэг удаа танихгүй дугаар залгахаар нь авсан чинь ээж нь байна миний хөө гэд ээж нь дандураа залгаж байгаа. Тэгсэн чинь хэд хоногийн дараа хүүхэд нь ааваа гэсэн залгаж ирлээ шнээс. Гэхдээ гэр бүлийнх нь дандураа тэгээ залгахад одоо тэр энгийн нөхдүүд бол андуурх нь тодорхой юм байлээ. Тэгээд хамгийн гол нь 5 жилийн турш тасралтгүй өдөр болгон залгасан гэдэг чинь бас мундаг л да. Тэгээд око шантраад дугаараас олсон юм байна шүү дээ. За барыг тийм дээ. Одоо санаа амар ажил төрж байгаа. За дараагийн асуулт. Хэн нэгээр рүү андуурч болохгүй цагт чат илгээж байсан уу? Ямар чат вэ? Андуурч. Яг андуурч Найзууд руугаа бичих чаад юу гэдгийг нэг стори үзэж байгаад нөгөө нэг андуурагдаад нөгөө нэг өөр ихтэй хүн мөн ч юм уу танихгүй хүн амтны нөгөө зүрх мөрөх дагтцсан үйл байдгийг. Тэгээ би одоо бүр сүултээ ичмээр одоо тэр хүн одоо намайг юу гэж бодож байгаа улаа гэж бодлоо. Арга байхгүй юм уу? Үгүй байхгүй байдгүй хаа. Цаг ямар боломжгүй бантан тас штэ тэр чинь. Буцаахад дахиад нэмэгдээд яваад тийм лээ. Тэ. Тэгээд яг ингээд тэгээд яг тэр хүн чи өөрөө сториг үзэхэд одкогоос ингээд зүрхнүүд дэлбэрх нь зүрх очлоор тэгээ ямар хэрэг байх вэ та. Гомод болоо юм шүү дээ. дэлбэрэлт явагдаж шүү. За дараагийн асуулт. За дараагийн асуулт. Үргэлж туршиж үзэхийг хүсдэг ч хийхээсээ айдаг зүйл байдаг уу? Байдгүй яах вэ? Шинэ. Манай шинэ бол өндрөөс их айдаг. Өндрөөс айдаг. Тийм болохоор харин шүхэртэй нэг үсэрж үзье л гэж бодож байгаа. Тэгээд сая би энэ гэртээ байж байгаад юу хийх вэ нөгөө Crash Landing on юу гэдэг кино үзлээ. Айгу өөрхөн кино. Тэр чинь шүхэртэй явж байгаад авчиад хойд солонгос руу унччихлээ шүү дээ. Тэгэхээр би бас тэгж яваад хаа унж одоо яадаг бол. Шинэ өндөрт гарахаар яадаг үлээ. Бүгс иргэнээд бүр балаа юм. Бүгснэр иргэнээд үлээ. Тэгээ бүү иргэнээд энүүгээр чи зүгээр хамаг бидэд огшоод явж байгаа юм чи. Шанхайд явж байгаа хоёр давхар махар дээрээс доош харахад толгой иргэдэг байх шүү дээ. Шанхайд явж. Тэгээ яг нөө баг багтаа ингээд жоохон өсөөл өндөр болоод метр 70 гараад ирэхэд доош харахад толгой иргэж байгаа. Ёо чармартай өгөх гайгүй дасаад байж 70 гараад ирээд доош дотор мөгөөр хэсэг бас хэцүүцээ. Бидэд нөгөө Шанхайд явж байгаад Шанхай таавар чинь 127 давхар лөө. 118. 118 лөө. Тэгээ тэнд гараад яг шинээд дэжсэн амар өндөр нөгөө яг нөгөө цамхаг дээр гачаад ингээ харж. Ёо бүгс иргэнээд байх юм. Тэр чинь зүгээр ингээ цог нь харахад л иргэн чиг гэж. Тэр чинь яг ингээ дээшгээ ингээ дахиад шатаар дээшгээ яг яваад 118 гээд бодоход л иргэнж байгаа би чи. Тэгээд гараад цог харлаа иргэнлээ, явлаа иргэнлээ тэр чигтээ иргэнсээр байгаа таарч байна. Ингээд иргэнээд яа. Заа нэг юм тэр чинь өстэй. За баяр. Дараагийн асуулт. Асуудал гэдэг. Би болохоор нэг юу гэдэг нэг гүүрэн дээр байж байгаа амар өндөр гүүрэн дээр байж байгаа нэг хөлнөөсөө уц сууж байгаа нэг өсөлдөг шүү дээ. Тийм. Тэрийг нэг үзмээр байна. Ер нь бол. Үзлээ шүү. Төмөрөө хэл нэгтгэхээр явъя. Манайхаа энийг хардаа. Энэ ингэж яваад байгаа юм биш үү? Одко ганцаараа том байгаад байгаа юм байна. За. Гүй тэгдэд байгаа Энэ дүү юм уу? Наад чи ингээд солигдоод яваад байгаа шүү дээ юм шүү. Та хараад байгаа юм. Хаашаа юм бэ? Чиг тэгдэд байгаа. Хамгийн дараа нь яриад дээ шүү чи бүр. За. Гайв дуусгаар яриад та шүү. Эвлийн өөрөө хурлаар энэ төр гэдэг. Донгтноо чамтай. Таны талаар ярьж байсан хамгийн хатан зургал. Ямар бодлоо? Айгу хатан зургал. Сайн болоо явчих.
За сая Одкогийн гол сая болцсон юм байна да тий. Одко асуултанда төрөөд хариулцсан. Ер нь ингээд төрүүлж ажиллаа ийм амар байдаг шүү дээ. Ингээл. Харин тийм амар юм. Заавч одоо Надад ч одоо тийм цоргол юм сонсогдож байгаагүй мэнэ. Эмэгтэй хүнтэй нэр холбогдох ч юм уу? Танихгүй хүнтэй нэр холбогдох ч юм уу? За жоохон бодох хэрэгтэй байна. Ер нь тийм баг байхгүй хаа надад. Нөгөө хоёр дээж чинь. би лав нэг амар гэмгүү царайт идсэн мөртлөөс мангар шалиг гэдэг нэг юм дотор орсон юм жийс би. Би тэрээс сонсоод амар гайхчихж үлээ. Амар шалиг гэсэн нэг тийм ярианд орсон юм жийсэн. Ёстой тийм Шалиг ёстой шалиг биш. Штэ би чи. Үл ялигч шалиг биш аа. За дараагийн асуулт авъя. За дараагийн асуулт. Үл үзэгдэгч бодвол хинээс батах вэ? Очоод юу хийх вэ? Юу хийх вэ? За яста наац хийх юм бол аа. Одко Бас нэр цогхлоор бас хэцүү юм байна. Үл үзэгдэгч нөмөр гэсэн үү? Үл үзэгдэгч болчвол гэсэн үү? Үл үзэгдэгч болчвол. За. Мэдээж тэгэл айлах арс илүү тэгээ жоохон шоглох л бах та. Одоо тэгэл байна. Тэг бас адилхан тэгээ сахилгууд бол тэр жоохон шоглох тийм л юм хийх баг та. Хинийг гэж бодчих. Тэгээд би бол нэр цогхмоор орчих хүмүүс зөндөө байна шүү дээ гэж байгаа байхгүй. Нэг хангаж. Чаа шоглоод. Тэ. Сумал одоо бүгд зөнд очиж үзмээр гэдэг шиг. За шинийг за болцондоо сайн хариулчих тээ. Үгүй тэгээ ер нь арилж штэ. Би бол банк руу л явах бах та. Тэгээ банкн дотор орсон гэрэл мэрлээ удраацсагаад тэгээд юмнуудыг барьж гүүгээл хийж штэ балаг нахгүй. Яадгийн алга болсон юм чи хэн ардгийн тим систем аахаа. Би Дүүтэй хулгайгаа ярьлаа гэдэг шиг боллоо доо. ярьж ийн. Яви. Өөрсдөө жимстэй дүүрдвэж ямар жимстэй байсан бэ? Тэгээ ястаа бодож байгаагүй юм биш наад чи. Жимстэй лир юм болов? Тэгээ өөрөө заавал дуртай жимсээр хэлдэг. Тэгээ би лир. тэгээд одоо дуртай жимсээр л одоо хэлэх байлгүй даа бодвол. Би ч одоо банан юм болов гэхэд байхгүй. Гарнат юм уу? Гарнат. Андар гэдэг жимс хэлдэг. Мандрин. Тийм. Мандрин. Таны авсан хамгийн сайхан зөвлөгөө гэвэл сэтгэл түлхсэн дээжилсэн дээ гэсэн. За нөгөө юу гэсэн одоо табиш одоо бас агуу хөгжмийн зохиолч шаруутай бас одоо амт зүрэнд нь бас нэг 3-4 дуун дээр нь хамтарч бас ажиллах тийм ад завшаа надад тохиолж ирсэн. Тэгээд тэр үед би бас хамтлагийнхаа нэг юм манай тийм ардын дуунаас хийсэн акапеллууд дөнгөж хийгээд одоо яг одоо CD-нд маань орж байгаа. Тэр юугаа сонсож байсан тэр дуугаа. Тэгээд юук болоо гэж сууж байсан. Маш гоё урмын өгж байсан. Тэгээд бас маш гоё зөвлөгөө өгж байсан. Тэгээд тэр зөвлөгөөг бол бас одоо хааштай болон тэгж хийснээс нь орж ер нь дандаа хэрэгжүүлж явж байгаа. Нэг тийм маш гоё зүйл бас тохиолцоо гэж. Тэр зөвлөгөөг би ноцлаа гэж яа тий. Миний хувьд одоо санаж байгаагаар болохоор бид төгөл рүү төлөвлөж Чимбах манай бидний продюсер байх хугацаанд ер нь гэрт нь очиод бид маш зөвлөгөө авдаг. Ер нь ямар зөвлөгөө юм бэ гэхээр зөвхөн урлагийн хүн байх биш, зөвхөн тайд одоо урлаг гэдгээс илүү хүн байх талаар амар зөвлөгөө гэж байсан. Эндээс бид нар одоо маш их зүйлийг Чимбах болохоор яг бидний нэг өмнөх замаар яваад өссөн хүний хувьд хэлж байгаа гэдэг үүднээс хүн амар одоо хэдий ямар үеж байсан яг хүн шиг байх хэрэгтэй
та нэг гэр бүлээр яг гэр бүлчгээ бие биенээ хайрлах гэдэг бүх юмыг хэлдэг байсан. Тэгэхээр бид нар тийм үг сонсох юм ахтай байна гэдэг бол бас бидний тааттай л та. Тэгэхээр тэр бол маш том зөвлөгөөнүүд байсан. Тэгээд яг тэр зөвлөгөөний дагуу бид бол хичээж явж байгаа. Тэгээд Чимбахтай ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна. За. Ер нь бол бас яг адилхан, гартаатай адилхан. Чимбахыг би бас бодож ялаа, шинээр ярьж байхад би бодож ялаа. Чимбах маань яг бид хэдийг өөрийн төрсөн дүүшгээ ерөнхийдөө боддог гэж ойлгодог. Тэр ч үүднээсээ бидэрт өөрийн гэсэн үнэтэй бас нэ тэр өөрийн хэлий зөв хүмүүжүүлэх, зөв байх, яг ямар байх ёстой вэ гэдэг тал дээрээс нь ерөнхийдөө бидэрт амар гой зөвлөгөөнүүд өгдөг байсан болов уу гэж би бодож байна. Тэгээд цаашдаа ч гэсэн Чимбахтайгаа олон зүйл төр хамтарч ажиллана. Чимбахын зөвлөгөөнүүдийг дагна. Бид ер нь бол тэгжл бодож байна да. Тэгээд Чимбах бас баярлаа гэхээс өөр одоо гоё илэрхийлэх үг ерөнхийдөө бас олдохгүй. Бас эрүүл энхийг хүслээ бид зүгээс тийм. Thank you. Баярлалаа. Thank you. Бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхан байдаг гэдэгт. Тэгэхээр бас их сонин асуудал та. Одоо юу гэхээр Итгэж одоо байлаа гэж бодоход бурхныг хэн бүтээсэн гэдэг бас нэг шинжлэх ухааны талаас ч юм уу. Одоо ингээд одоо үзчихдэг. Миний бодлоор яг зүгээр юу юм та Итгэдэггүй гэдэг юм аа л ярьдаг. Харин тэгэхээр би бол одоо ингээд яг итгэх гээд байгаа юм шиг нэг бол итгэхгүй байгаа юм шиг бас нэг юм Тань тавиа устай бас байгаад идэм л да тийм. Өгөөсөгдгөө яг тэр зан үйл одоо тийм юмуд одоо байдаг гэдэг одоо хүнддэгдэг. Тэ. За миний хувьд бол байдаг гэдэгт бол итгэдэг. Яагаад итгэдэг вэ гэх юм бол миний одоо бурхан гэж үздэг асуудал бол миний аав ээж, миний одоо өвөө эмээ. Тэр бүх зүйл миний хувьд бол бурхтууд. Тийм болохоор байдаг гэж итгэдэг. Тийм байна. Яаддаг. Миний хувьд одоо юу юм бэ? Яг бурхан за шашин гэдэг ч юм уу. Ерөнхийдөө яг бурхны ингээ юм цаашдын ерөнхийдөө бүх одоо юу гэж хариулмаар юм бэ? Одоо энэ дайдгүй байна. Тэгчихгүй байна. Одоо өөрийгөө ойлгоо. Би сая өөрийгөө олж авсан. Дараагийн асуудал. За, би квартирээд 3 үслээ идэх гэвэл ямар 3 үсэл хэлэх вэ? Наачдаг. Наас ихтэй гоё юм байна. 12 хүсэл хэлэх юм шүү дээ. Би дөрөв. Тийм. За одоогийн байдлаар бол болон би наач холбоогүйгээр хэлээ. Тий, одоо тэгээд одоо жишээлбэл би бол ингэн заяа. Мэдээж одоо нэг амар гоё янз бүрийн 2 үстэй бол хэлсэн заяа. Тэгвэл одоо 3 хүсэл дахиад 3 үсэл биелүүлээд өгчих гээд хэлчихнэ. Тэр чинь биелүүлэхээс өөр замгүй шүү дээ тийм үстэй. Тэгээ ингээд яваад 3 дээр дахиад 3 гэж яваад амар санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь тэгээ байгаа л. Авиж ясаад юм бодчихсан юм да. Тэ яг ингээд байж байгаа 3 дээр дахиад 3-ыг гэж хэлчихсэн шүү. Тэнгуү тэр чинь заа гэж 3 үсэл болоод яваад байна. Би бол тэгж л бодож байгаа. Шинэгийн хүсэл бол тэгэхээр дуусахгүй нэ шүү дээ. Дуусахгүй нэ. Хүний шун За оцгааргүй юм бэ. Би ч одоо юу юм бэ? Эхний үсэл бол мэдээж одоо энэ өвчин алга болов. Юу юм бэ? Аюу. Энэ өвчин корона гэвчсэн хурдхан алга болгох ер нь дэлхийгээс. Тэгэл хүсэл дууссан. Андаа энэ коронавигоос өмнө ч гэсэн бөө өвчин зовлон байгаа шүү дээ. Энэ ганцхан энэ коронавигоор хэмжиж байгаа шүү дээ. Бүгдийг нь тэр өвчнөр чинь угаасаа байх л хэвээр тэгэл өнөөдөр идгээл гараал нэтрээд идэл байсан биз дээ. Чи коронавич боллоо дэлхийд даяараа нэг өвчин дарлуулж байна. Энэ чинь одоо тэр cancer cancer гэдэг тэр хор давтар мавтар гэдэг чинь
аюул байна шүү дээ чинь. Тэгэхээр ч тэр мэрийг хүртэл оруулж байгаа минь шүү гоож ийн баярлаа. За хоёрт нь оруулъя тий. За тэгч. За Гарди. За минийх тэгээд бас Одкогийнхтай л адилхан бас ингээд нэг муухай өвчин зовд ингээд дэлхийг авармаар тэгээд. Чин Улаанбаатарыг бодоход ч одоо энэ яг үүндээ захын хороод гэр ороолдоор ингээд хоол ундгууттай айдад болоо хэцүү байгаа тий. Тэгэхээр тэр бид нар одоо хөл хорой жоохон гайгүй болсон бол бид дөрөв ч гэсэн баг тийм хүмүүлийн тийм үлхий гэж бас ярилцаад байгаа. Яг үнэхээр ингээд уулын орой тэр бэлтээр ингээд ташаан дотроо ингээд жоохон хүмүүстэй төдөөгүй болсон айл яг тийм газрууд дээр очиод ойр дурын удаа гурил түлээ мүлээ ч юм уу те. Тиймэрхүү заавал их байх албагүй. Тэглээсээ нэг яг тэр жигдэн тийм газарт нь очиод нэг тусалчаасан тийм ойр тийм бодоод бид ярилцаад байгаа. Ер нь ч гэсэн тэгээд бас тиймэрхүү зүйлийг бас бидэд бас хийж явуулдаг та. Гэтэ тэрийг нэг тийм амар ил болгоод хүн яриад өргөл болохоос биш. Бас тэгээд ингээд зүгээр байж захтаа ингээд нэг зарим үйлдэл тиймэрхүү одоо хүмүүнлэгийн зүйлсүүдийг бол бас хийж байдаг. Хариулт бүгдээ хариулсан тий. Ер нь бүгдээ хариулсан. Ер нь хариулчлаа. Чи үсүүд бүртгэж амжилттай болж байна уу? Одоо гин хариултлаа. Эмэгтэй хүнийг ямар секси харагдуулдаг 3 зүйл шиг нэрлээд гэвэл за окогоос эхлэе. Юу вэ юм бэ? Чи бодлоо мэдчихлээ. Юу вэ тийм бол доож шиг. Бэвд гэж одоо тэг бүгдээр гоё байж ажил гоё ярагдаж штэ. Чи одоо 3 зүйл гэхээр чи тэдээс чи 3-ыг салгаж аавна гэхээр чи одоо үгүй ингээд өөрөө чи ингээд нүдэнд тусдаг игмэн ч юм уу ингээд игмэн ч юм уу эсвэл гарын харахад айгүй гоё байдаг. за чигчээ уруу юм уу да. Гоё тэгшүүн үлдээ байх юм бодоод бас чи бас гоё юм уу. Тэгэхгүй бодод таг нэг юм баавгаш явах чи бас хайшээ чи. Бөмбөг цэвэрчгээр нэг юм байгаад бас ичсэн. Тэгээд одоо нүд юм уу да. Нүд уруулах юм уу? За гурав. За одког яв. Одког гэхлээр юм уу санагдаад юу ер нь бол тэгээд хүний бие л юм уу да. Юу гэсэн үг вэ? Би юу байгаа шүү. Гой байж ижил. Гой байж. Ямар яг ч хариултаа тий. Яг гурав мастаа нэгээр хариулах гэдэг. Одоо бас зүгээр гой биетэй гэхээр хүмүүс нь туранхай гэж хүлээж авдаг. Туранхай биш. Яа мэдээж тайлтай. Тэ галбартай. Тэгээд дээрээс нь бие жоохон зөв хөгжүүлсэн. Тэ тийм байвал бас гоё харагдах байхаа. За шинийг гарда. Гойгоо тэгээд нөгөө маа хоёртой бол ялгаа алгуу. Одоо өөр юм хэлээд ямар хайшин тэр чи хариг юм боллоо шүү дээ. Толгойн ий байгаасаа гэж боддог гэлтэй шүү дээ. За хөө өгдөг үү? Хинээс асууч ба. Энэ асуулт жоохон хүндрээд дээ. Чи ямар эвгүй бэ? Тий. Би одоо за өгцгийг бодвол өгцөггүй юм бодвол тэгээд янз янз бахан дасгалууд байдаг штэ. Дасгалаар бодвол өгцөө хөгжүүлж болно. Тэгэхээр одоо өгцгийг бодвол өөрөө бий болгочих болох юм. Одоо хөхийг томруулдаг дасгал зүйл одоо юу байх одоо байдгүй л бах та. Томруулах байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд яагаад зарим хүмүүс хийдгүй юм байна. Зарим хүмүүс хийдгүй. Дараа нь яриад шүү. Юу шүү. За өгцөг. За дараагийн асуулт. Гарта ясэ. Яагаад өөрөө ясэ. Нэг
Ер нь Дансны аргаар асуултаа идэх гэдэг шиг л. байгаа. За хөтлөгч ярээ. За Өөрөө гартай. Би ч түрүү санаагаа хэлж доокотой адилхан байна. За. Өгний дасгал байгаа. Яг нөгөө өөрөө сайн. Тэгээ хоёроо Шууд манитиг ярингууд л яринээс нь. тасгал байгаа ч тий. А ийм Хоёр нэг ярианд орох гэдэг шүү. Ер нь бол эмэгтэй хүний тэгэл хамгийн гоё харагдуулдаг, секси харагдуулдаг зүйлтэй хамгийн гоо чухал юм зөвхөх өгдөг хоёр шүү дээ. Тэгэл ер нь хуйлаад чухал та. Тэгэхээр хөхөл юм да. Хэцүү асуулт юм байна. Өөртөө юм. За. За зүгээр та яа. Зүгээр. Өөртөө улиралтай зөвлөж гэвэл ямар улирал байх вэ? Намар. Би намрыг гэдэг. Чи намрыг надад өг. Би намар болмоор байна. Тэгээд 100 юм уу та? Одко. За одоо тэгээ яах юм? Би устгах хичүүл яах юм? Чи чам зул. Яг бодлоо л та. Дөрүүлээ ч өөр юм байна шүү дээ. Чи дунгын чи хавраас өөр сонголт зүлцгүй шүү. Гадаас намар таад гэдэг юм аа. За ер нь дараг асуу. Ер нь 2 намар юм байна. Нэг өгөл. За нэг өвөл болчлаа. Хавар жоохон яг үнийг л надад нэг тийм хавар болохоор нэг тийм амар гонигтай санагдтiэ. Нөгөө тэр чинь нөгөө нэг синдром юм байл л дээ. Нөгөө амар ордог. Би ч амар муухай амар юм шиг байгаа. Нэг доктор хоосроод нэг сонир болоо юм. эмзэг мэдрэлтийн ойлгомжтой. Амар эмзэг болчихсон юм а. Би чинь зүгээр гараад уйлчмаа санагдаад байгаа юм чи. За одоо ер нь бол манай асуулт дуусаад нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч чинь. Сүүлийн хоёр асуулт нь амар юм асуулт өгч. Зааш. За. Сүүлийн хоёр асуулт нь кинон тоглох санал ирвэл ямар төрлийн кинон тоглох вэ? За, кинон тоглох тал дээр би ингээд сахал махлаа ургуулад түүхэн кинон тоглох санал ирсэн. Бас коронавигийн асуудлаас жоохон хоош. Кинонд түүх гэхэд түүхэн кинонд тоглох юм. Ихтэй явж байгаа. Одкоог ямар төрлийн кино вэ? Шүү тэгээд надруу шууд ирдээ. Тэгээд над руу ирдээ. За, миний хувьд бас бодчихсангүй. Зүгээр одоо шууд ингээд харах нь ер нь бас драма рамтай кинод юм болоод л гэж бодож штэ. Драмтай кино гэж ямар кино? Драм театртай кино юм уу? Баяртай. Дөрөв театртай кино тоглох дуртай. Би бол эсвэл хөгжилтэй. Би бол акшн төрлийн кинонд дуртай. За шинэгээ. Тийм гоё тийм акшн буудалцаатай эсвэл тэгээд нэг тийм инэдми тиймэрхүү кино мэн байвал татгалзахгүй гэж. За. Дараагийн асуудал. За би бүр хариултанд нь орсон юм сууж шүү дээ. Юунд нь ордгийн юм чинь дараагийн кино гэж үү. За таныг уйлуулдаг кино. Акшн кино. Инэдми кино. Тийшэл тийгөө. Юу гэдэг чинь ерөөсө мартдаггүй яг ойлж ирсэн кино гэдэг юм аа. Гэхдээ хамгийн тэрэнд би тэр киноныхаа нэрийг мэдээгүй санахгүй байна. Бүр баг багтаа тэрийг үзэж их ойлж ирсэн. Тэр нөгөө Кевин Костнерийн нэг тоглож ирсэн нэг кино. Хүүхдтэй хүүхдний Касперийн юу яатсан нэг баг зүүцсэн. Тэгээд өөрөө бас нэг тийм одоо юу гэх нэг шашны нэг урсгалаас болоод чихэр идэж болдгоо тэр хүүхэд. Тэгээ Кевин Костнер тэр хүүхдийг барьцаалцсан явж байхдаа тэр хүүхдэд одоо ерөөсөө амтаа шилдэж гэх юм айгуу гоо гойнууд авдаг. Маш тэр хоёр ч айгуу дотн болоод тэгээ сүүлдээ
нөгөө хүүхдээсээ сарч чадхааргүй бод Даавар кино яриа суучлаа шүү. За шинэ чи спойлер доод байна. Зүгээр нэг гоё юм. Миний хоёр нулимс яаж байгаа бэ би. Яг нөгөө сайн нэг фейсээр нэг бичлэг явж ирсэн шүү дээ. Юу яаж байгаа юм бэ гэдэг өөдөөд идэв. Яг тэр үгүй би ойлж яснаа. Бол томруунаар сандгийн. За миний хувьд манай Ок шинэ Жинжима гэж кинон дээрээс тоглолт шүү дээ. Гардсан шүү дээ. Та нар сайн тэр бол бас нэг түүхэн төр шүү. Жинжима киног анх үзэж явах бас уйлж ирсэн. Гоё кино шүү дээ. Тийм. За Отко Өрөвдөлтөй яг уйлдаг кинонууд олон байна л та. Яг уйлжсэн кинонууд бол байгаа. Тэгэхдээ нэг юм кинод нэг Fault in Our Stars гэдэг кинод шүү дээ. за тий. Манай өвчтөй буруу юу? Нэг өвчтөй хоёр хүүхэд биндээ сайн болцоод хамгийн сүүлд нэг эрэгтэй нүхдэг. Чаавс гэж амар өрөвдөлтөй кино. Тэгээ тэрийг үзэхлээр нэг жоох ингээд Чаавс нэг нулимс гараад байгаа болтой байдсан шүү дээ. Өөдөө байгаа мó та. Нулимс жоох гараад байгаа болтой байдсан шүү дээ. Тэгэхээр би ч одоо нэг санахгүй байна ямар кинон тэр би ер нь тийм ойлдуулдаг кинон дургу болохоор тэгээд. Ер нь аим шиг. Тэгээд инээд би кино акшн кино өдрийг л түүж үзт юм уу та. За комментуудаас нь одоо жоохон уншаад өгье. Саран туяа дүлгөө Монгол ийм гоё дууралтай мэдрэмжтэй дуулдаг Авьяастай хамтлаг байгаад баярладаг шүү. Хаанч дуулсан удаахааргүй урдаа барих ур чадвартай хамтлаг шүү гэж байна. За маш баярлалаа. Энэ хийдийг сонссон хөөрхөн байна. Даруухан хөөрхөн байна. Амжилт байна. Тай чукаа. маш баярлалаа. Инхмаа төмөр бат авьяасыг залуучууд шүү. Хөгтөөгийн их сонсох дуртай гэж байна. Баярлалаа. Маш баярлалаа. Өрөвдөрөн хэвлэн мэндээс дөрвөө. Энд Насан баяр. Мэндэ. Дуунасаа уран бүтээлийн амжилт хүсье гэж байна. Баярлалаа. Баярлалаа. Маш баярлалаа. За Батуулд шүрээ гар найз өхөнтэй юу гинэ. Ноцаа. Гэж боо хэлүүл яриад шүү. шинэ яриатай гэдэг үстэй. Das тоосын да. Тэгээ дараа нь алууд даа шинэ. Мөнхбаатар Ганбат дуу хоолойгоо төмдөө хүргээд шинэ уран бүтээл их гаргаарай гэж байна. Баярлалаа. Харж бүрөө байгаа мундаг залууд шүү. Өшөө ирж хүчтэй байгаарай гэж байна. Баярлалаа. Амжилт. Ачаа амжилт. Хайраа гэнэ. Сайн уу найзууд шинэ гоё уран бүтээлүүд зөндөө хийгээрэй. Ойлголоо. Баярлалаа. Бимпиаси. Ориг хашчулуун та нар үнэн маадра юм амжилт залуусаа гэж байна. Баярлалаа. Амдрагч давуу залуусаа нэг дуу дуулаач уянгийн дууны хаанууд шүү мундаг шүү гинэ. За. Одоо энэ гэр гэрээсээ дуулж байгаа дуунууд маань ингээд цуурлаар явж байгаа. Тэгээд удахгүй яг чинь биш байна. Маш гоё доо орох болно. Болормоо пэн шүү амжилт гинэ. Баярлалаа. Хараа манай Око даруухан хിവэрэ байна амжилт. Хിവэрэ байгаа. Баярлалаа. Чиний хэврээ биш үү? Өөртөгдөхгүй. Чимэг лаалаа хамтлагийн ахлагч хөөх юм гэсэн байна. За пенуудад зориулаад эстур хамтлагийн зүгээс хандаж хэлэх үг урайлга байгаа хаа сүүлчлийн хормыг хайцтай үлдээ. За эстур хамтлагийн зүгээс одоо ингээд нийт монголчуудаа гэдэг энэ муухай одоо цар тахал хүнд өвчний үед бүгдээрээ сайхан хичээгээд гэр гэртэй байгаад энэ сайхан одоо гоё тэгээ гэр бүлийн хар одоо юу лээ дулаан гоё уур амьсгалаа мэдрээд тий тэгээд энэ муухай өвчнөөс бүгдээрээ одоо хурдан салах
болтугай. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхний хүсье өрөөе. S4 хамтлагийн зүгээс бол уран бүтээл бол бид нар одоо анх байгуулагдсанаас хойш өдийг хүртэл тасралтгүй явж байгаа. Маш их ажил хийж явж байгаа, маш их уран бүтээл хийж байгаа, олон хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эх орныхоо нэрийг хүртэл одоо өөрсдийнхөө чадвар шинээгээр одоо гадаадд одоо сурталчилаад явж байна. S4 хамтлаг гэдэг нэр зарлагдах болгонд урдталт нь дандаа Монгол улс гэж зарлагдж явдаг болохоор бид нар энэ хийж байгаа ажлаараа их бахархаж явдаг. Тэгээд одоо цаашдаа бидний уран бүтээл араасаа гой одоо яг системтэй дараалал одоо мэдээд гарах болно. Араасаа гаргана гэсэн хийж бүтээсэн дуунууд, бэлдээд тавьсан дуунууд бас байгаа. Тийм болохоор утгагүй та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлээр уулзах болно. За тэрхүү хамтлагийн арын албанд байдаг энэ тухайгаа яриач гэсэн байна. Хамтлагтай 2017 онд хамгийн анхныхын дуу болох юу вэ гэдэг дуугаар энэ гэрэг альбомыг эхэлж байлаа. Тэгээд ерөөсөө тэр гэрэг альбомны бүх л одоо дууны бичлэг одоо саунд талын одоо бүх зүйлийг гүйцэтгэлд нь орж байсан. Яг тийм хөгжмийн одоо тийм талыг нь хариуцсан тийм баг юм байгаа. Тэгэл яг ерөөсөө маш олон жилийн нөрөө хөтөлмөр, маш олон жилийн одоо бас таашгүй юм бас олон жил бодож толгоонд одоо ингэж одоо боловсруулсан зүйлээ яг бит одоо физикал зүйл болгоход нь одоо бас бидэд одоо хамт оролцсон багштай бас одоо мөрөөдлийнх нь одоо энэ төслийг одоо бий болгоход бас нэг хувь нэмэр оруулсандаа бас S4 хамтлаг бас маш их баяртай байдаг. Тэгээ бас өчнөө олон гой дурсамж сайхан зүйлүүд бас бидэнд үлдэжээ гэж. Тэгээд одоо энэ Монголоос гарсан одоо энэ уран бүтээлд одоо бас өөрсдийн гар бие оролцуулсан байна гэдэг бол бас нэг талдаа бас бахархал юм да гэж. За баярлалаа. Тэгээд ер нь бол яг хийж байгаа артлын багч гэлтгүү тэнд оролцож байгаа бүх хүн нэг зүйл рүү чиглээд нэг зүйлийн төлөө хамтдаа зүтгэн гэдэг маань өөрөө бас амар том агуу. Яг тэгж чадвал одоо ямар зүйл биднийг хүлээж байгаа вэ гэдэг нь одоо хүн хамтлаг байна. Гэдэг маань одоо өөр тэгэхээр монголчуудыг ч гэсэн хэлэхэд хамтдаа лаг байж одоо бие тэгээ яг багийн ойлголц одоо юу гэдэг тэр нөгөө одоо өөрсдийгөө бодохгүй хамтаараа бүгдээрээ нийлээд нэг зүйл рүү хараад одоо ингээд тэмүүлээ тэрийгээ бүр ингээд нүдэндээ одоо хараад үнэхээр л одоо бүтээе гэх юм бол бүтэж болдог гэдгийг бол бид хэд бол үнэхээр харсан. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг хэлэхэд бол хэлэх гээд байна. За ер нь бид хэд сая 11 сарын 11-нд яг студийн нэгт хийх гээд бэлтгэл ажиллаад тэр 10-ны болсонгүй. Тэр шөнө бол бид нэлээд оройтод студиэр бэлтгэл ажиллаа бэлдээд урддаг хүмүүс ойрох юм ингээд хүмүүс бэлтгэсэн байсан. Унтаад өглөө босоод ирсэн чинь ингээд хэлүүлээрээ тавьсан. Тэрнээс хойш ингээд боцоод 20 хоног маань. Тэгээд бид түрүү гэр гэртээ ингээд ер нь гарахгүй одоо засгийн шийдвэр бүтээл ингээд байж байгаа. Тэгээ энэ хугацаанд бас ингээд хамтынхантайгаа студиор уулзсан шиг сайхан яриаг өөрөө инээд хөрөө боллоо шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг олгосон танай хамт бол зөвхөн нэгдэ наа. Бодож өөр яах гэдэг юм ярьдаг нэгдэ байгаа. За уусраа. Энэ болцоог олгосон танай хамт олонд маш баярлалаа. Тэгээд цаашдаа амжилт хүсье. Тэгээд биднийг одоо яг бид тавыг харж байгаа бүх залуустай ураад тэгээд бүгдээ гэртээ байж гараа угаад маскаар зүг энэхүү болгочны тавтаа даван тулъя. Окей. Баярлалаа. Манай нэвтрүүлгийг урилгыг хүлээн авсан та бүгдээ баярлалаа. Маш гоё яриа өрнүүллээ. Та бүгдээ цаашдын ураг амжилт хүсье. Баярлалаа. Амдаар уулзлаа. Тэгээ. За баярлалаа. Маш их баярлалаа. Peace. Баярлалаа. Bye.
За баяртай. Гараагүй байгаа юм уу? баяртай. За.